She walked away through a cheap pack of cigarettes, hard liquor mixed with a bit of intellect, and all the boys they were saying they were into it. Such a pretty face on a pretty neck, she's driving me crazy. But I'm into it, I'm kinda into it. It's getting crazy. I think I'm losing it, I think I'm losing it. Oh, I think she said, I'm having your baby. It's none of your business. I'm having your baby. It's none of your business. I'm having your baby. It's none of your business. I'm having your baby. It's none of your. It's New York, baby, always jacked up. Hollow tunnel for her nose is always backed up. When she's alone, she goes home to a cactus in a black dress. She's such an actress, driving me crazy. But I'm into За сайн байцгаана уу? Бүгдэнд минь өдөр мэддэг үргэе. За миний влогтой хамтаага та бүхэндээ баярлалаа. Эхнээс нь дуустал үзээрэй манайхаа. За өнөөдөр Монгол 63 рейсвийн 5 жилийн раунд 4 тэмцээн болж байгаа. За нэг л битгэд 5 жил өнгөрсөн байна. Энэ гайхалтай бүтээн байгуулалт бас бий болоод 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. За мэдээж энэ хугацаанд маш олон тэмцээн уралдаан, маш олон дамжчид бас энэхүү зам талбай дээр бэлтгэл сургалтаа хийдэг байгаа. За 5 жилийн өмнө гэх юм бол тамирчид маань нэгдүгürt бэлтгэл сургалтаа хийх зам талбай байдгүй байлаа. Машинда шин зүйл хийчихэд тестлэх зам талбайч байдгүй байлаа. Тэгвэл одоо бүх зүйл маш гоё болсон байна. Машинда юм хийгээд очиод тестлж байна. Тэмцээн уралдаанаа зохион байгуулж чинь бэлтгэл сургалтуудаа хөтөл хийчих байна. За өмнө нь бол 22 болон одоо тэгэл Sky Resort тэгэл энд одоо ерөөхдөө цөөхөн хоногийн хугацаа өгдөг ус тэмцээн зохион байгуулалт. 3 хоног юм уу 4 хоногийн л хугацаа өгдөг байсан. Энэ хугацаанд бол мэдээж зам талбай дээр байнгын бэлтгэл сургалт бол хийх боломжгүй байдаг байлаа. За одоо л тамирчид маань хүссэн үедээ машина унж ирээд бэлтгэл сургалтаа хийдэг болсон байна. Тэгэхээр 5 жилийн өмнө нэг залуу зориглоод энэ том бүтээн байгуулалтыг хийж байсан. Улсаас ямар ч дэмжлэггүйгээр өөрийнхөө хоббиндээ хөтлөгдөн өөрийнхөө зардал мөнгөөр энэ гайхалтай зам талбайг маш олон залуучуудын хүсэл мөрөөдлийг биелүүлэн энэ гайхалтай зам талбайг бий болгож байсан. Тэгээд одоо яг тэр хүмүүс маань байхгүй болсон ч үргэлжлүүлээд аваад явж байгаа залуучууд маань маш сайхан аваад явж байгаа. Өнөөдөр 5 жилийн хойг Монгол 63-ын баг хамт олон бас үнэхээр сайхан аваа явж байна. Бас тэмдэглэж байна. Өнөөдөр раунд 4-гээ тамирчдын бас ранкнд нөлөөлөхөөр өргөн цар хүрээтэй тэмцээг бас зохион байгуулж байна. Миний би нэг хэсэг бас Монгол 63 рейсвийн баг хамт олонтой нэг баг болж бас хамтран ажилладаг байсан. Хамтран ажиллахад бүх зүйл мэдээж маш сайхан таатай байдаг байлаа. Гадагшаа бас олон улсын хэмжээний тэмцээнүүд рүү хөдөл бид бүхэн багаараа бас хамтдаа явдаг байсан. За тэгээд миний влогта бүгдөө хамтаагаараа өнөөдөр Монгол 63 рейсвийн 5 жилийн өн тэмцээн ямар хуу болсон бэ гэдгийг бас ирж үзэж амжаагүй хүмүүсүүд маань үзээрэй. Тэгээд миний YouTube channel-ийг бүгдөө subscribe хийж бүгдээ сайхан дагаарай. За тэгээд нэгдээрээ. За тэгээд влогийн маань үзэж байгаа хүмүүсүүд маань бас гоё реакшнтай үзээрэй. Лайка дараарай, шеэр хийгээрэй, коммент бичээрэй. 18 оноос хойш ерөнхийдөө яг энэ дрифтийн холбоотой, автын холбоотой влогуудыг өнөөдөр хүртэл би зөксөлтгүй хийсэн байна. За мөн дээрээс нь Монгол зохион байгуулж байгаа бүх тэмцээн уралдаануудын дрифтийн постеруудыг бас өнөөдөр хүртэл хийсэн байна. За тэгээд дадгаа дараад үзээрэй манайхаа. Баярлалаа. Влогтойгоо хамтаагаарай. За манайхаа Монгол 63 дээр ирсэн тамирчид маань бэлтгэл сургуультаа гарч байна. За би яг одоо маскыг хажуу суусан байна.
Баскагийг дрифтэлж байхдаа ямар царай гаргадаг вэ гэдгийг хэлээ. Хавтаа бүгдээрээ сая харсан баг. Юу чигээд байгаа гэж. За, сайн сайхан юу вэ? 50 саганда. За өнөөдөр саяхан бас iDrift клубын 15 жил маш сайхан өргөдөлгөр боллоо шүү дээ. Аа. За тэгээ туу удалгүй бас Монгол 63 рейсийн 5 жилийн тэмцээн болж байна. За энэ жилийн үед Баскагийн хувьд бас шинэ машин, шинэ прожектыг бас гаргаж ирээ тэмцээн уралдаанд орж байгаа. Машин тэрэгний хувьд хэр байна? Энэ жил BMW E46-гаар swapсан. E46-гаар орж байна. Ер нь бол машинда ер нь гүйц тасаагүй л байна. Нэг марк зарчаа гоё мэдэрч чадаагүй л байна. Сая бол амар гоё явж штэ. Явах ч юм уу? Хараа та. За очоо. Таарч ин дулаац шууд шүү. За дуусчихээ. Сая зүгээр дрифтэлж байхдаа энэ дээр ингэн гараа тавьчихсан ярьсан. Хэрэг зугаа мартсан. За наастай амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За манайха очрогийнхаа шинэ машинд суусан байна. Өнөөдөр Монгол 63 рейсний 5 жил за тэгээ очроо маань ерөнхийдөө үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш Монгол 63-ийнхаа баг хамт олонтой өнөөдрийг хамтдаа энэ хөө рейсвэ өдөртөн зохион байгуулалт явж байгаа. За тэгээд өөрөө бас тамирчин учраас бас тэмцээн уралдаанд оролцож явах шиг байна. За волог явж байгаа шүү. За 5 жил барийн минь дүргэнээс та. Баярлалаа. За өнөөдөр бас 5 жилийн хоог маш гоё өргөндлөгөр хийж штэ тий. STS-ээс гээд 2 өдрийн турш. За өнөөдрийн хувьд бол мэргэжлийн ангилах юм. За мөн сонирхолтой ангилын финал болох байгаа. Тэгээ гоё Rocket Boss хэдүүлээ одоо суудсан байгаа. Rocket Boss дотроос нь очроо яаж явах нь энэ машины дуу чимээ хэдүүлээ хамтдаа үзцгээ сонсцгоё. За хэдүүлээ хамтдаа очроо машинд бас шинэ Rocket Boss-оор явж үзцгээ.
доороос утаасаа гэж. Ууны өнөр амар гоё. За nice. За тэгээд энэ гоё rocket boss-таас сууж бас гарлаа. Тэгээд за шинэ машин ямар байна зэндээ? Шинэ машин ууртай байна. Ууртай нөө. Зүгээр ард зүгээр тас л гэдэг чинь тийм. Яран зүгээр. Жохон тасч өгөхгүй л байгаа. Аа. Тэг яг хаа өнөөдөр нэг жохон бэлтгэл хийж байгааг баха. Аа. Тэг өчигдөр яг тестлээд нэлээд машин болохгүй байгаадсан бас нэлээд зууралтай дугуй тавьсан. Дугуйндаа байсан юм шиг. Аа. Сая бол өөрхөн хуучин босс хараас шинэ босстойгоо явлаа шүү дээ тий. Манай улсын аварга очроо маань бас шинэ rocket boss-оор тэмцээнд орж байгаа. Тэгээд өнөөдөр ер нь бол нийт 4 босс байхаар байсан уу? Тэгээ 4 босс байхаар байсан. Тэгээд King Ojo болчих шиг боллоо. Лидер нь болохгүй байна. Хин дэгшээ хороп нь болохгүй гээд бас болохгүй байх шиг байна. Тэгээ очроо битээр л ерөнхийдөө 2 боссоор орчих шиг байна. За тэгээд хэдүүлээ гоё энэ машины талаарх илүү гоё дэлгэрэнгүй мэдээллийг хобби төлөв блог дээрээс бас гоё танилцуулъя тий. Тэгээ. За next time. За манай бэлгүүнийг влогийг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай Монгол 63-ийн үүсгэн байгуулалтаа 5 жилийн болж байна. Тэмцээн уралдаан сайхан болж байна. Өнөөдөр 9 сарын 10-ны өдөр одоо өнөөдөр финалийн гараанууд бүгд гарах болно. Нийт өнөөдөр нэг 50 гаруй тамирчид орж байна. Монгол 63 үүсгэн байгуулалтаа 5 жилийн хугацаанд ерөнхийдөө нэг 50 гаруй тэмцээн зохиогдсон. За тэгээд нийт одоо манай тэмцээнийг хүндэлж ирж байгаа, манай энэ ойг хүндэлж ирсэн үзэгч, тамирчидаа та бүхэнд ер нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. За сая хэдүүлээ бас тамирчдынхаа бэлтгэл сургалтыг бас та бүхэндээ ерөөхдөө танилцууллаа. Баскагийн машин сууж үзлээ, очрогийн машин сууж үзлээ, цэндэгийн машинд хийж сууж үзлээ. За Монголын дрифтийн хөгжил ямар төвшөнд очсон бэ гэдгийг та бүхэн маань саяны влогоос миний дотроос бичсэн бичлэгээс бас харж байгаа бах. За тэгэхээр өнөөдөр Монгол 63 Raceway маш олон залуучуудын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн дрифтийн бас хамгийн анхны тойрог зам. За тэгээд дээрэс нь тун удахгүй бас раундууд эхлэх гэж байна. Тэгээд бүгд хамтдаа влогтойгоо хамтдаа байгаараа. За YouTube channel болон Instagram аягуудыг бас follow хийж дагахаа мартаоцаа. Тэгээд Монгол 63 Raceway дээр тэмцээн уралдаан зохион байгуулалтаа тухайн пэйж хуудасаар нь бас мэдээлэлүүд хүрдэг байгаа. Тэгэхээр бас Монгол 63 Raceway пэйж хуудас болон Instagram хуудсыг бас бүгд хамтдаа дагцгаагаараа гэж хэлээ. За тамирчид маань бэлтгэл сургалтаа хийж байна. Яг одоо энэ ард бол асрууд баригдсан. Тамирчид маань бас энэ машин дэрэг техникийн үзлэгүүдээ хийгээд тун удахгүй бас яг одоо тэмцээн эхлэх гэж байна. Тэгээд влогтойгоо хамтаагаараа. За би миний хувьд болохоор STS-ийн эхний үед дээр ерөөхдөө хөтөлгөөн дээр зогсохоор болсон байгаа. Тэгээд давхар хөтлөж байхдаа бас влогоо хийнэ. Ерөөхдөө тамирчдыг танилцуулаад дээрээс бас бичлэгээ хийн. Тэгээд сонирхолтой байх болно гэж найдаж байна. За влогтойгоо хамтаагаараа. За тэгэхээр яг одоо Drift Masters клубын дээр ирсэн байна. За Drift Masters клубын тамирчаа бэлэг сайхан. За өглөөний мэд. Энэ машинаар орж гинөө. За Nissan Silvo S14 гэдэг машинаар орж SRR мотортой. Энэ машинаар одоо 3 дахь удаага тэмцээнд орж байна та. Өөрх нь нөгөө гоё машин яасан бэ?
Тэр нөгөө Япон хүн ирээд мөргөлдүүлсэн. Тэгээд сэлбэг нь олдохгүй байгаа. Загцсан байгаа одоо удахгүй. Ер нь тэр хугацааны дараа тэр машин буцаад эргэн хэвийн байдалд орох юм. Улсын аваргаар оруулж авах. Улсын аваргаараа. Одоо энэ юугаар одоо сүүлийн тэмцээн дээр асаагаад өөрийнхөө машинд орох. Ер нь бол миний хобби түүнэгд орсноос хойш тэр машинд бол нэлээдгүй өөрчлөлтүүд гарсан шүү дээ, тий. Тэгсэн амлсан ёсоор новашн 3 болгоно гэсэн 3 болгосон. Дахиад хобби түүнэгд бол орох санаа байсан дайнч машин гэмтээ тэгээд яасан гэдэг. За яг гоё одоо машин буцаад сэлбүүд нэрээ гоё болно шүү дээ. Тэнгүүт нь хоёул ахаад нэг тэгээ түүнгээр уулзъя, тий. Тэгээ. За тэгээд ийм S14 маркийн машинараас тэмцээнд оролцчихоо тэгээд тэмцээнд бас амжилт хүсье. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн амжилт хүсье. За. Чам ч гэсэн баярлалаа хөөрхөн үсэ. Нэмчөө. За манай дэрвдэх юм бол чөкөнөд гэдэг тий. Ойр эдэн тэмцээнүүдээс ороогүй орсон уу? Орсон уу? Ер нь алгасгүй яваад байгаа юу? Алгасгүй явж байгаа. Ааха. За GZX 100 Chaser. Тий. За сонь сайхан юу байна хөө? Оо нам 50 дөө ажил төрлөөгээл дэрвтэйгээл тэгэл явж дөө. Монгол 63 рейсийн бас 5 жилийн хойд төхөж штэ тий. Ааха. Монгол улсад бас дрифтийн спорт үүсч өгчсний 15 жилийн хойд төхөж. Дээрээс нь энэ гоё зам талбай бий болоод бас 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тий. Ер нь бол өмнө одоо жишээ нь 5 жилийн өмнө та нар бэлтгэдэг хаана идэг байсан? 22 худалдааны төвдөр л хийдэг байсан лөө. Тэгээд энэ 63 циркүүлгээд маяг маш гоё замтай болсон. Тэгээд чинээ тэмцээнд ороод бэлтгэлээ гээл байж юм да. Тий. МД сангилаа. СД сая явж байгаа тий. Уулна. Тэгээ өөрийн өсөлтөөр яаж байгаа. Тэгээ энэ миний анхны нөгөө нэг медаль авч ирсэн машин байгаа. Олон жилийн өмнө би зарж ирсэн. Ааха. Тий. Одоо буцаа өөр буцаагаад сая хэд оны өмнө аваад одоо ингээд 5 жилийн хойд оролцох гол байж байна. Ааха. Тий. За дүүдээ ямарсан тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. За, Яасан гоё медаль авчирсан машин ирсэн юм чи бас нэг юм дуулах байдаг Харин тий. тий. Машин бол гоё нөө тэгээ явж илээ. Ааха. За окей амжилт. За баярлалаа. Одоо санамаа. За манайха эдгээр Black Team-ийн асар дээр бас ирсэн байна. Тэгшээ мэн Rocket Boss яасан бэ? Хоробоо угсаа. Хоробоо угсаа. Тий. Ааха. Одоо ерөөдөө GZX 100 маркер Аха. орж ийн үү тий? Аха. Ааха. Яаж гэдэг. За тэгээд MDS ангилта. Өнөөдрийн энэ 5 жилийн тэмцээн дээр бол миний төсөөлж ирснээр ямарсан 4 Rocket Boss ирэх юм болов гэсэн чи 75% нэрсэн. 2 нь ороод 2 нь орсонгүй шүү дээ. За. Тэг хиний машин бас орсонгүй. Очроо маань Оожо маань 63-аар явах гэсэн бодё. Бас техникийн асуудал гарсан байна. Тэгшээгийн хувьд бас техникийн асуудал гарсан байна. Одоо 2 босс ерөөхдөө энэ зам талбайг бас чимжиндээд би гоё 4 боссыг ингээд гоё бааталтуулж байгаа бичлэг хий гэж бодож бол өнөөдөр ирсэн. Гэтэ яг хоо гоё тэмцээн болж байна. За тэгээд чишээд бас амжилт хүсье. За. Өнөөдөр танаас сэтэн орж байна. Манагаас 3 тамирч орж байна. Тэгээ одоогоор гуруулаа байж байна. Хин орж байгаа те. За манай STS ангилалд импрезатай одоо Монголд ганц шаруулж байгаа Subaru од маань байна. Тэгээ MDS ангилалд оргилгээд нэг далчхансын бид хоёр байна да. Юм уу? За тэгээ багтан амжилт хүсье. За баярлалаа. Танаас их амжилт хүсье. За. Замаас хол байцгаараа. За манайха VIP клубын тамирч өсгөөдөр ирсэн байна. За. Энэ өдрийн мэнд. За өдрийн мэнд. За өмнө iDrift тэмцээн дээр хэдэд орлоо 3 дугаар орсон. 3 дугаар орсон. 3 дугаар дөрөнд орсон тий. Машины хувьд маш сайхан байлаа. Энэ жил VIP клубын хувьд болохоор ийм одоо gold гэх юм уу ямар мөнгө? Хороо мөнгө шүү дээ. Хороо мөнгө тий. Хороо мөнгө. Ийм мөнгөөр ерөөхдөө бас ижилсэн байсан. Тэгээд өнгөрсөн тэмцээн дээр 3 дугаар байранд орсон. Энэ тэмцээн дээр бас нэлээд бас үзээтэй тамирчдын нэг байгаа. Тий, сайн бэлтгэл хийгээл яварсан. Өглөөнөөс хойш үзээд л энэ. Энэ манай зэсэн өнгө болохоор нөгөө нэг power install зориулж бүх машинуудаа жилдрүүлж хийсэн. Тэгээ ерөнхийдөө энэ жилдээ энэ өнгөөрөө бүгдээр орох. VIP-аас эднээ бич орж байна. Одоохондоо бол өнөөдрийн байдлаар 3 тамирчид орж байна. Тэнгис дэлгүүр. Тий, 4 юм байна. Тэнгис дэлгүүр баясгалаа. Соёнбоо. Тэгээ би. За ингээд 4 тамирч VIP-гаас тий. Монгол 63 рейсийн 5 жилийн раунд 4 тэмцээн дээр хүч үзэж байгаа юм байна. Тэгээд VIP-ийн багийнханд бас амжилт хүсье. За баярлалаа. За. Энэ нөгөө тий, манай нөгөө сая өнгөрсөн iDrift тэмцээн зориулж хийсэн 24 байхгүй. Энэ
iDrift чинь хамгийн анх нөгөө Ice Drift дээр хийж байхдаа нэг ийм 24-оор шаравж байсан болохоор ийм 24 манай хүн 24 бэлтээгээд зүгээр явж исэн машинагаа бүх юм шууд 24 дээр тавиад явах идангийн янзлаад нөгөөрөө тэмцсэн. Зүлэг мүлэг ургацсан биз дээ тий. Анаар хөгшин машин болохоор жоохон зэв ийдээд Тэгээд цаанаас нь ингээд харагдах байд жоохон онцгой болохоор байсан эзүүлэр ингээд зэвний явсан дарцсан байна. бас гоё өвөрмөц машинаар тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдын нэг байгаа тий. За маань хиний өсгөөгийн машин болохоор яг энэ ард бас дугуй муугаа солиод инженерийн багийнх нь бас машин техникийн үйлчлэгүүдийг хийж ашиг байна тий. За амжилт. За энд бас ингээд тамирчид маань бас ингээд дугуйгаа шууд ганцар дээр нь хийлүүлээс энэ агуу амар байна уу гэж ер нь. Амар байна. Хуучны үед одоо мэдээ хэдэн жилийн өмнө бол дугуйгаа ачаад гараас Одоо тэнцэнэ ингээд бараг нэг цэгийн үйлчлэгээ шилжиж шүү дээ. Айгуу гоё, амар. За манай мөнгө хэрэгтүүд үе нараа өчтөр уржтөр ихнэр чинь төрлөө. Ихнэр нь дөрчөөд ах чинь ингээд тэмцэнд ороо яваадах юм. Тэгин шүү дээ. Шав ерөөсөө тэмцээнд тасалж болохгүй. Тэр хүүхэд мөгөд хамаагүй. За амжилт. За ингээд Монгол 63-ийнхаа 5 жилийн ойн тэмцээнд Red Line клубээс 10 тамирчин орж байгаа. MDS-д 4, STS 6 тамирчин орж байна. 18 оны энэ өдөр анх тэмцээнд орж илаа. Монгол 63-ийнхаа баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Монгол 63 амжилт баярын мэндийг. За Фортуна клубын асар дээр за өөрийнх нь клубын асар дээр ирлээ. Өөрийнх нь тамирчид дээр ирлээ. За манайхаас нийт MDS ангилд маань 2 тамирчин орж байгаа. Бат Өргөл болон Ариун Бат. За мөн бас ST ангилд ангилахороо Жавха, Чимба, Азаа гэсэн юм тамирчид нийт яг 63-ын тэмцээнд 5 тамирчид бас 5 жилээ байд. Хүч үзэж байна. Тэгээд за Ариукад өнөөдрийн минь түргээ. За баярлалаа. Өнөөдөр финал байгаа. Тэгээ Ариука маань энэ жилийн хувьд бол ерөөхдөө SX 180 гэдэг машинаараа та бүхэнтэй дрифт хийж ерөөхдөө тэмцээн уралдаанд оролцож байгааг бол манай үзэгчд маань сайн мэдэх баха. За ер нь бол Ариука энэ жил SX 180 гэдэг машиныг унсан. Өмнө жилүүдэд GZX 100 машинаар унжсэн. Ер нь ялгаа хэр мэдрэгдэж байна? Ялгаа гэвэл яг уу бас нэг нь 2 алхтаа 4 алхтаа 4 алхтаа жоохон жингийн хувьд бол жоохон хүнд. Тэгээд 2 алхтаа тэр хөнгөн болоод ирэхээр жоохон нөгөө шилжилтийн хурд ер нь ингээд үнцэг авалт маалт ер нь жоохон хөнгөн болохоор тэр нэвтэх. Тий. Одоо ерөөхдөө машиндаа 100% дасцсан байгаа юу? Ерөнхийдөө одоо 100% дасж байна. Одоо тэгээд энэ жилийн раундууд дуусаад дараа жилийн раундаас машинда бас нэлээдгүй бас апдейт хийхийг бас төлөвлөд байж лээ. Тэгээ энэ бол сая би дүүг ингээ хараад яваад зүгээр ингээ судалгаа хийгээд яваад байгаа. Би бас энэ хүмүүсийн машинуудыг хараад судлаад өөрийнхөө хараад за ер нь бол одоо апдейт хийх хэрэг болцсон юм байна гэсэн нэг тийм юу бодолтой шийдвэрж байна. Тэ. За өнөөдөр финалийн өдөр байгаа. Сарын 10 раунд 4. Раунд 4. Одоо баатлын гараанууд эхлэх үү? Тий, одоо энэ шилдэг 16-гаа аваад 16-даа үлдсэн байгаа. Тэгээд одоо раунд 2 тэгээд 16 нуглаа тэгээд явна да. Эк гэдэг чинь. За тэгээд логтойгоо хамтаагаараа манай хаан тэгээд Фортуна клубээс 5 тамирчин оролцож байгаа. Тэгээд тамирчидтай бас амжилт хүсье. За манайхаа Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэд ерөнхийлөгч Санж Очир. За мөн бас iDrift клубын тамирчин. Юм л хийж байгаа даа. Юм л үзэл явж байна тэгээд. За явдаач энэ өдрийн минь төргий. За чамдас энэ өдрийн минь төргий. За тэгээд төргий. Бэлгүүнгийн влагийг үзэж байгаа залуучдаа бас минь төргий. Одоо л STS ангил дээр ерөөхдөө тэмцээн уралдаанд орно тий. Тэгээд дээрэс нь давхар бас зохион байгуулалтанд бас оролцоод явах л байлгүй. Тий, оролцоод явж байгаа. Тий. Сая бол бас iDrift-ийн 15 жилээ бас өргөн цар хүрээтэйгээр маш олон үзэгчтэй, маш гоё хөтөлбөрүүдтэй entertainment бас өгсөн шүү дээ тий. Тэгээ оройноос гоё юм after болоод. Өнөөдөр Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэд Монгол 63 Raceway 5 жилийн нэрэмж тэмцээн болж байгаа.
энэ Монголын анхны дрифтийн тойрог зам маань үүсгэн байгуулагдаад 5 жилийн өөр үдсэн байна. Тэгээд тэр баяраа тэмдэглээ бөөндөө тэмцээн уралдаанаа хийж байна. Мөн Монгол 63-ын хамт олон маань бас маш өргөн цар хүрээд өнөө өрөө бас одоо 2 дахь өдөр шүү дээ. Өнөө өрөө бас тэмцээн уралдаан дуусаад оройн автортай байгаа. Тэгээд энэ ч бас хамтлаг дуучид ирнэ. Бас нэгэн үчиг бас маш зугаатай өнгөрүүлэх баха гэд бөөндөө байж энэ да. За жирээ ер нь бол яг энэ зам талбай Монголын бас ийм дрифтийн спортын тамирчид, дрифт сонирхолтой залуучуудын маш том хүсэл мөрөөдөл байсан байна шүү дээ. Мэдээ шигэлгүй яг нь бид нэр амарч зам талбай гэдэг юм байхгүй. Ер нь бол шулуунаар гардаг тийм хашигдмал ч юм уу те нэг боогдмал үед байсан. Тэгээд манай найз одоо анд Эрхэн баяр маань энэ шийдвэрийг гаргаад залуу өнгөхэд маш зоримог шийдвэр гаргаж энэ зам талбайг барьж байна. Дрифтэд хайртай, сонирхолтой маш олон залуучдын урам зоригийг нэмсэн юм болж исэн. Тэгээд тэр үднээсээ Монгол 63 гэдэг газар бол дрифтийн залуучдын ер нь хамгийн хайртай газар. Тийм тэр үднээсээ орж байгаа тамирчид маань ч тэр бас өндөр бэлтгэлтэй, тэмцээн маань ч бас маш өрсөлдөөнтэй гоё болж байна. Тийм. За өмнө нь бол ерөнхийдөө энэ зам талбай байхгүй байхад за 22 ч юм уу эсвэл юун дээр Sky Resort-оор хийдэг. Тэрнээс бол богино хугацаа өгчдөг тийм ерөөсөө 4 хоногийн хугацаад өгдөг. Ер нь бэлтгэл сургалт гэж юм байдаг шүү дээ. Тэмцээний урд өдөр нэг ганц өдөр гаргаж өгөн тэнцэн чавс манай хэд чинь тэгэл үз дарж өвсөрч наал. Одоо бол дуртай цаг үедээ ирээд машина тестэлж болж байна. Дуртай үедээ ирээд бэлтгэлж болж штэ тий. Тэргийн үднээс маш давуу талууд байгаа. Монгол 63 үүсгэн байгуулснаас хойш Монгол тамирчдын уур чадвар, скил маш өндөр түвшинд очсон. Магадгүй одоо биднээс ирэх жилээс бас дэлхийн тавцан дээр хөл зэрэгцээд явахыг үгүйсэхгүй. Тийм болохоор маш үнэтэй, хувийн нэмэртэй, хүндэтгэмээр газар байт юм аа. Тэгээд тэр тэмцээндээ оролцож байна да. За амжилт. За. Баярлалаа. Эдгээр блог дээрээс санчрыг яаж явахыг бас харцгаараа. Би дээрээс бичнэ санчрыг. За манайха одоо ерөөхдөө тэмцээн тун эхлэх гэж байна. Бас тамирчид маань бас бэлтгэл сургалтуудаа хийгээд ард бол бас гараандаа гарч үзээд машинуудаа тестлээд тэмцээн эхлэхэд ерөөхдөө бэлэн болж шүү. Тэгээ манайха яах вэ? Логтойгоо хамтаа байх нь шүү дээ. За. Будын маань хойд шпилк тасарч юу яв? Хойд дугуй салаад унлаа. Шпилкэн тасарч юу? Шпилкэн тасарлаа. За, чигчирч байна. Дутуу жангалчтай өгшөө. За, ингэ шпилк тас үсэрсэн байна. Сая ерөнхийдөө дугуй сольж ирсэн. Тэгээд дугуйг ерөнхийдөө дутуу чангалснаас болсон баха. За энэ гомь ингээд 6 дахь хүн дээрээ тойрж байна. Айгу ариун. Айгу ариун. Одоо байдаг. Наач гомгийн реклам болох гэдэг. Энэ айгу ариун гомь байна гэдэг. Гомн дээр болохоор хүмүүс яриа өнгөдөх юм. Айгу ариун ингээд. За МДС-ийн тамирчдыг шүүгч дуудсан. Эдрийг яасан болоо шүүгч тэр яагаад дуудаад байгаа юм бол эдрийг? Пилот дээр. За юу блог дээр ерөнхийдөө бас сая тамирчдын явсныг харуулж өгч чадсангүй учир нь гэвэл бас хөтлөгчийг ерөнхийдөө давхар бас энэ удаагийн тэмцээн дээр хийж байгаа учраас олигтой дүрс авч чадсангүй. Гэхдээ бас та бүхэндээ гой дүрс үзүүлэхийг бодлоо манайхаа. За яг одоо Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх Монгол 63 рейсийн 5 жилийн хойно тэмцээний Монголын мэргэжлийн бас тамирчдын маань бас топ 16 тамирчид яг одоо гараад гарахад бэлэн болсон байна. За мөн бас Ишүү мото клубын охтууд маань бас яг энэ топ 16 тамирчидтай хамт яг одоо талбайгаа бүтэн тойрохоор бэлдсэн байна. Тэгээд бүгд хамтдаа влогтойгоо хамтдаа ороо.
мэрэгжлийн спорт автомашины холбоо Монгол Жамгуур рейсийн үүсгэн байгуулсан 5 жилийн раунд төрөлхтөлтэй Монголын мэрэгжлийн англи топ 16 тавьж За яг одоо нийт тамирчид маань бүгдөө гарч ирээд топ 16 тамирчид маань нийт талбайгаа хүндэтгээд энэ дээр бас баярын парад яг одоо хийж байна. Тэгээ бүгдөө гартаа арцаараа. За Экшо Монгол Экшо мотоклубын автод бүгдөө хамтдаа алгадаа ший. За яг одоо бас мэрэгжлийн английн топ 16 тамирчин үлдсэн байна. Тэгээ топ 16 тамирчин маань топ 8 хүртэл ерөнхийдөө явагдана. Топ 8 явсны дараа мэдээж бас үзэгчтэй огшихын тулд дрифт такси за тэгээд топ 4 тамирчин, SDS английн тамирчин гээд бүгд одоо ерөнхийдөө явсан юм сайхан гал гарсан баатуудыг бас та бүхэндээ харуулах болно. За өнөөдөр Монголын мэрэгжлийн спорт автомашины холбоо Монгол Жамгуур рейсийн үүсгэж байгуулсан 5 жилийн раунд 4 тэмцээн. За манай тамирчид машиндаа суугаад утаа байгуулах бөөндөө утаа байгуулъя.
Хамтыг үзэсгэлэнтэй гохтой хамтыг үжиг өмнө бисэн найзууд байгаа бүрийтэй агилтэй бидний бүгд яаж ойлоо нарихоо очоо чи шидoo гэдэг газараа харахгүй чиний үжиг сонаагүйгээр хийж байгаа би чи ямар зарахгүй ихтэй тоглоор илэр хийж болсон арасаа миний нүд шоу тосон чиний яахан ороо ямар хияра цаахан цаа дурмар сабасан хара oh миний хара Chili up the motor day, baby. Chili fix to the Baby, maybe not that you just on my bed. Tuwing chair, I'm just boy. Utat the ham, that's Baby, maybe jump down.